Нэлээд аяганд 100 мл цууны хүчлээ хийн. Цууны хүчил их үнэртэй учраас цууны хүчлээ хэмжиж авчи. Хэлт явагдахын өмнөх температурыг хэмжиж тэмдэглэж авна. Дахиад одоо үгээр хэл хэмжиж авах гэдэг юм. За цууны хүчлийг туршилт явагдахын өмнөх температур хэдэн градус байгааг хэмжиж авч тэмдэглэнэ. 19.3 Цельсийн градус байна. Хэмжиж авсан цууны хүчил дээрээ нэг халбах мөсний сод хийн. За ямар хуурил явагдахыг сайтар ажиглаарай. Уруул явагдаж дуусны дараах температурыг хэдүүлээ термометрээр хэмжицгээе. За дэвтэр дээрээ сайтар тэмдэглэж аваарай. Температурын заалт хэрхэн өөрчлөгдсөнийг. Термометрээ ашигласан бол заавал хөшөөг нь арчиж цэвэрлээрэй.